яахыг мэдэхгүй байна. Ээжээдээ сууж ирэх зүгээр л юм. Тийм. Одоо нэг өнөрөө төгсч зүгээр юмсан та. Манай байна уу? Хөгш нь хичээл дээрээ сууж байна. Энэхүү батар яасан гинэ? Тэгээд ээж чинь тэр нөхрөө дагаад намайг хаяаж байна. Тэгэхэд би ээжээс чинь өвд салж ийн гэж тааж удаагүй. Тэгээд осол улсны дараа нэгэн бяцхан хүүхэд амьд үлдсэн гэж дуудаад би чамайг ирж хайсан. Тэгэхэд нөхрийнхэн дүү чамайг аваад салгасан явсан гэж сүулт нь мэдсэн. Тэр цагаас хойш би энэ бүхнийг сэтгэлдээ нууж явж байна. Тулаава. Камера. Stop! Хосно. Яа. Ингээд зураг дуусна шүү дээ. Харин тийм үү чиний эсвэл янзтай боллоо тий. Харин тийм үү. Дэжгүй. Хөш. Өгөө. Зураг дууссан юм чинь нэг үлдэглээ зогсуулж чаач. Юу үлдэглээ? Яг үлдэгдэл 2 сая төгрөг. Юу 2 сая? Чод юу солиороод байгаа юм. Юу 2 сая төгрөг гэдэг юм? Гэрэн дээр тийм байхгүй шүү дээ гэж. Мөхөө чи эндээ хэлдэ. Гэрээг нүшүүлсэн. Гэрэн дээр тийм байхгүй шүү дээ. Чи одоо яагаад байгаа юм бэ? Чи надаар оролцсон уу? Яадаг мэдгүй болтой. Чи юунд уурлаад байгаа юм бэ? Зөөлөө орчих чаа. Чи явсан. Оо чи юм яасан сонирм бацаа бич юм уу? За гайгүй чи хараа үзөө. Би чиний над кино хүч жиг новшуулгана за. Би чам яагаад уурлаад байгааг юусоо ойлгохгүй. Чи ямар зөв юм шижиг. Гайгүй тээ. Яг үннийг хэлэхэд дүү маань ч гэсэн бас сарна шиг автын ослоос болоод дахир дутуу болчихсон шүү дээ. Оо тийм үү. Тэгээд би энэ яаж байгаа? Одоо юу? Одоо гайгуултай. Гэхдээ 2 жуудаа том хагалганд орж их зардал гарсан. Тийм болохоор би аргилт ямар хүн тусдгийг хинээс ч илүү мэднэ. За. Миний дүү тайвшир. Хэрвээ би дүүгээ мөргсөн жолооч нь олвол уур гомдлоо гарах юмсан гэж ямар их боддог гэж.
Би ч бас тэгж бодож ирсэн үе биш үү? Арахгүй. Ингээд Сарнагийн мань би яаж вэ? Хэвтэж байгаа. Гэрээс гарахгүй болохоор уйддаг юм шиг байна лээ. Тийм ч болоо гэж бодоод би нэг хитэн ном аваад ирсэн. Та Сарнад дамжуулаад өгчихгүй юу? Мань. Яах гэсэн юм бэ те? Зүгээрээ манад үчгсэн өдөржингөө гэртээ байдаг болохоор номлох хань олдгийн. Та авчил та. Баярлалаа. Энэ юу мэд? За борц гэдэг чинь. Монд өгч. Минийхөө. Гүн аавч нь хоолой халуундар нэдчихгүй хайчваа. Харин тий. Минийхөө дуудацгаач. Хаана угаа? Көтөн гадаа амбартаар байгаа байл. Амбарт юу хийж байгаа? Ойрдын амбарт ороод алга болчдөг болж. Зөө. Минийхөө хоол идэх. Тэгвэл битэр хаалаг яс идчихэд өвөөгөн дууднаа. Хойлоо өвөөгөн дуудна тийм ээ? Яаж ингэж. Та бүхэн баян болох юмсан, баяжих юмсан гэж боддгоо. Мэдээж. Бодож л таараа. Одоо тэгэхээр яах хэрэгтэй гэсэн үг? Яах вэ? Зүйтэй. Зөв. Амжилтанд хүрэхийн тулд, баяжихын тулд ертөнцийг үзэх үзэл бодлоо өөрчлөх хэрэгтэй гэж. Би амьдралдаа бол баян хүн биш л дээ. Тэгтээ хүн чинь яаж баяжих? Яаж баян болох аргыг мэдсээр байгаа юм чинь ягаад энэ хоёрын байх ёстой гэж? Амжилтанд хүрсэн баячуудын нэг болохыг хүсэж байна. Харин та Яа. Юу хийж байгаа юм? зүгээр. Миний аавны нүхэндээ. За, одоохон очлоо. Яваач бай. Санаа зовлоо. За. Ээж чинь тэр нөхрөө дагаад намайг хаяаж байна. Тэгэхэд би ээжээс чинь өвд салж ийн гэж тааж удаагүй. Тэгээд осол улсны дараа нэгэн бяцхан хүүхэд амьд үлдсэн. Юу хаангүй. Чи алдаач. Тэгэхэд нөхрийнхэн дүү чамайг аваад салгасан явсан гэж. Тэр цагаас хойш би энэ бүхнийг сэтгэлдээ нууж явчих. Камера нисгэн өгсөн. За яаж юм? Юу яах вэ чи? Хоёул киноыг айчих байгаа биш үү? Таалагдж гинөө. Таалагдгаас яах юм бэ? Зөөш. Одоо тэгвэл кино чад үзүүлэхтэй бэлдээд рендерлчих заяа. Тэгээ. Нээлтийг 5 хоног үлдсэн. Мэнэ зоншооч. Тэгээ. Өнөөдөр нэг эртгээ харж амрыг. Студ дээр хонсоо ороод бүр унлаа. Өш. За чи өнөөдөр нэг хариуцлагатай рендерлж чанаад дараа нь хэдэн жил рүү унтсан бол мэдөө. За. За тэгэхээр Инх Баатрын хувьд залуу хүн болооч тэр биеийн байдал техник тал дээр ихтэй ачгүй байна гэж би өөрөө зүгээс үзэж байна. За ашгүй дээ. Бэртэл гэмтлийн хувьд
толгой нуруу нугас гэсэн хоёр газраа түлхүү гэмтсэн байгаа. За энэ нь хатуу биет буюу өөрөөр хэлбэл мод, чулуу, төмөр гэсэн зүйлээс бас болсон байх магадaltaй. Тэгэхээр ямар зогчихсон гэсэн үг байх нэ? Магадгүй унсан ч байж болно. Одоо тэр зүүн талын зурган дээр яг нь илүү тод харагдчихээн л та. Танаагүй анх эхлээд ирэхдээ ээл 1-ээс ээл 2 нуглам пяцарч хугарснаас нугас дарагсан байдалтай ирсэн. Бид нугас дарагдалтыг чөлөөлөх хагалгаа ялээ. Харин нэг нөгөө хэлэхэд нугас дарагдсанаас болоод биеийн доод мөчөд мэдээгүй болсон буюу сумгаа болсон байгаа гэсэн үг. Чи хүмүүнээр хөл дээр босч чаддаг байгаад. Уйггүй дасгал хөдөлгөөн хийсний үр дүнд хөл дээрээ босох магадaltaй. Манайд нэг жишээ байт юм л да. 1993 онд Ягмар цогт гэж залуу яг юм өвчтөй ирсэн. Тэр хүн өөрөө маш хичээсэн, зүтгэсэн, эцэст нь ялсан. Одоо өвдөгний хамгаалттай хөл дээрээ босч явдаг мундаг залуу бий. Хөөчлөр энэ чи тэр залууг чи утасны дугаар байгаа юу танд? Бага. Анхлаа дэмжлүүлэх гээд ирсэн залуу маань одоо гэмтлийн эмнэлэгт сувилагчаар ажиллаж байгаа. Тэгээд одоо биднээс шалтгааллах юм өөр юу байна та юм чи? Та иртэл гэж хэлэхэд хүүгээ аваад эрүүл агарт хөдөө гар. Эрүүл хоол хүн сэргэл агаар салхинд гарга суларсан булчингийн үйл ажиллагааг сэргийх хэрэгтэй. За мантаа цаана. Оо сайн баярах. Мантаа жирвэн. Оо ерөөдөө баг дууссан шүү. Кино баг л бэлэн болцсон. Хизээ нэ гин. Мэдхгүй та найруулагчаас асуусан дээр баха. Ах нь энэ зураа чамаг юм хийж өгөх жоо хардгийм гэсэн. Өө дүүнээс 2 хоног bis сонж өгтлээ ажиллаж шүү дээ. Тэгэн штэ. Унлаа. Хөдлөө тий. Тий одоо хөдөлтөө юм. За хөдлөө. Яа тэдэн мэдэн гэсэн тийм төлөвлөгөө зоогоогүй нөө. Тий зоогоогүй л. Боос гарсан хөвжөөний хийж байгаа. Оо дүү. Яасан? Түлхүүрээ өгч дээ. Яасан? Ахын шилээ авах гэсэн шүү дээ. Оо дүүн авч өдрөө. Яах юм nüüd ядарч ахын ороод ирвэ. Энэ үү те? Юу юм нэр? Одоо очлоо шүү дээ. Та тэгээ лекцээрээ хэдэн төгрөгийн орлого олно гэж тооцож байгаа. Би лекцэн энэ Улаанбаатар балсад хийх юм л да. Тэднийг чинь 3,000 оны судалтай. Одоо манайд л хамгийн том юм шүү дээ. Тэгээд таслбар 10,000 төгрөгийн үнэтэй байна. Тэгэхээр чинь би 30 сая болно одоо. Эндээс түрээсэнд нь 5 сая. За тэр маркетинг судалчилгаа энэ төрт бол 5 сая нөгөөд би 20 сая л ашиг олох гээд байна да. Ямар сэдвтэй лекцт байх вэ? Яаж баяжих вэ гэсэн сэдвтэй байх. Тэрийгээ тэгээ хүнд зориулж тавьж байгаа. Юу гэдэг чинь чи хүмүүст л байхгүй юу? Таны лекцийг хэдийн ирээ насны хүмүүс сонирхно гэж та бодож байна да. За та тэрийг бол сайн мэдэхгүй байна үнэндээ. Тэгвэл залуучууд л ирж сонсвол сайн юмсан гэж бодоод байгаа. 3,000 хүн ирнэ гэдэгт та яагаад ийм их итгэлтэй байна? Гүч юу ярьж байгаа юм бэ хүүхэ чи? Гүч би энэ гадуур
хүмүүсийн тавьж байгаа тэр лекцүүдийг би судалж үзлээ. Тэгэд миний энэ лекц шиг үр өгөөжтэй лекц юу гараагүй юм байна. Тийм болохоор ёстой ах чинь та нарын хэлдгээр нь буддаа болгоно гэж бодоод байгаа шүү дээ. Би бүр итгэлтэй байна. Бүр мэдрээд байгаа ах чинь. Тий. Танд тэгээ хэдэн төгрөг хэрэгтэй гэлээ? 10 сая. Тэрнийг юунд зарцуулах юм? Одоо цаашны түрээс нөгөө таслбарын их бэлтгэл хэвлэлд маркетинг энэ төр гэдэл аншигт. Та ийм алдартай илтгэгч хүн үү? Эсвэл би таныг танихгүй байгаа юм уу? Үгүй уучлаарай. Та хөдөө орон нутагтаа алдартай байгаад би таныг танихгүй гэж магадгүй л дээ. Үнэ хэлэхэд ахын тийм алдартай од мод биш ээ. Яг л зүгээр анхудаа зориглоод би ийм хийж байгаа юм л да. Тэр үеэр манай эхнэр охин хоёр энэ талаар мэдээгүй гээл бодчих. Тийм. Тэгээ бусад хүмүүст яаж мэдээлэл өргөх вэ? Юу яаж гэж энэ одоо фэйсбүүкээр тэгээд би бас сонин хэвлэлд яриастгаа өгнө гэж бодоод байгаа юм. Тэр мэдээний сэтгүүл гэдэг чинь харин их зүгээр юм байлээ шүү. Одоо бас би телевизэд нэвтрүүлэг бэлдэнэ гэж бодож байгаа. Яг ямар сайн сэтгүүл телевизээр та нэг жоохон тодорхой ярил л да. Юу л да. Гүндээ би яг сайн тоолцох үг л байна л да. Тэгэхдээ болно дөө хөөе болно. Ах нь яаж игээд л болгоч таараа. За ах минь би танд шууд хэлчихье. Би өөрөө тань шиг аавтай хүн. Тийм болохоор наад лекц уншаад мөнгө олно гэдэг бодлоо бүр хай. Танд ямар ч банк хямбгоонч байсан итгэж зээлэхгүй. Яагаад гэвэл таны зээлэнд эргэн төлөгдөх ямар ч баталгаа алга. Бүхэлдээ л эрсдэл гэсэн үг. Гүнч. Ийм л байна да ах минь. Чи яах гэдэг баярыг ийш нь оруулсан юм бэ? Би ингэчин гэж одоо яаж мэдэх юм бэ? Яасан гинэ? Яагаар энэ алга болчт юм бэ? Хээ авсан? Юу өчтөр баяраа ийсэн юм л дээ. Тэгээд ийш орсон юм. Тэгэл аваа биз. Чи яах гэж тэр новшиг ийш оруулж байгаа юм бэ? Бид хоёрын хооронд асуудлыг яаж мэдэх юм бэ? Шимүр ямар тэр новш вэ? Наадах болоо. Энд ямар буруу байгаа юм бэ? Үсэдэ нэхэдсэн мөнгөний өгсөн бол ийм болохгүй шүү. Хоёрын хооронд юмнаас болж ийм том гарц гаргаж байгаа байхгүй. Зайли тавьшаа суугаад. Сайн ярилцээд. Одоо цаатгаас чи яаж хийж хаард авахгүй бол хамаг дүрс устгах шүү. За өгдөгтэй яриад. Бано. Баяраа чи аана. Чи миний каналны дүрснүүдийг өгчихгүй мүү? Хэний кино? Миний тоглосон уу? Миний кино. Би чамайг авсныг мэдчихээн. Чи одоо уран бүтээлч хүн байж ямар новшин амтан бэ? Чи өөрөө надад новшин зан гаргаагүй лөө. Би аваагүй, тийм өөртөө байхгүй. Харин чи зүгээр миний мөнгө өгч ш. Тэгвэл олдож магадгүй. Одоо олдох байхаа. Би чамайг авсныг мэдчихээн штэ баяраа. Би чамайг цагдаа дэлэн заяа. Дээр нь би чамд сохор зоосч өгөхгүй за. За Бат Эрдэнэ чи нэг юм сайн ойлго заяа. Би чиний энэ нэг кино тоглосон тоглоогүй надад ёор хамаа байхгүй. Гэхдээ тэрнгүү надад тоглох зөндөө кино олдон зөндөөч кино байна угаасаа. Харин чи энэ киногоо алдчих юм бол юу болохоо мэдж байгаа юм ба үстэй. Алдах юмтай хэн блэ? Чи юу би юу? Жоох ухаантай бай за. Чи үчтэй адгийн шаар юм да. Нош. Бэнт. Хамаг дүрс устгаж мэдгээр л новш шүү. Яг уу. Одоо харин тэгэн штэ. Гэхдээ яаж хийж байгаад хаардаа салгаж авахгүй л адгийн цар 10 хоног бөө юм болно.
кино нэг 4 хоног үлдчихэд байна. Ийм новшд мөнгө өгмөж удахаар дугуур өгөх юм. Тэр мөн намайг чадчихлаа гэж бодоод байгаа юм бах та. Тэр мө 2 сая төгрөгийг амруу жигээ айчихсан. Чамд одоо мөнгө байхгүй. Тэр мөнгө нөх юм бол маркетинг зардал болох гээд байна. Новш. Хүй. Миний хөтөгдөг. Над мамагийн тоглоом хөг. Миний хөө. За яахсан бэ яахсан. Миний хөө хөөгтэй тоглоом хөгч за. Миний хөө биш байхгүй юу доо. Оо за. За. Өвөн хөөтэй энээс гоё. Томоо маш авчихсан заа юу. Цааш өвөн чихэр байна уу байхгүй юу. Оо байж тэр. Энэ чихэр вэ. Танайгаа сайн уу? Сайн. Яаж вэ? Баян мó халаалтын тухай хэлсэн чинь цоорчод. За. Энэ гэж хэрэглэсэн чинь хүн олдсараа алга. Гүн чи яга нөгөө дамбад дарах юм байгаад. Юу? Чи дуулаагүй юм уу? Юу? Сарын өмнө өнгөрсөн шүү дээ. Юу? Маний өдөө тэгээ юу? Тэгсэн шүү дээ. Харват. Харвцаа. Жис. За минь чирээ өдөө чирээ яваа. Байна. Байна. Сайн байна уу? Бэрүү зангаа юу? Тийм байна. Ахаад дэлгүүрээс ирж байна. За, таны ажиллах салбар ирэх нэгд өдөр нэгтгэхэр боллоо. За, ашгүй дээ. Тийм учраас та өнөөдөр завтаа бол хурж ирээд уулзч амжих уу? За тэгье. Яг л. За, ахан одоо ингэж шууд яваад очие. Тий. За баярлалаа. За ашигт. Око. Хэрэггүй. Би чамайг ажил сайн хийж байгаа болохоор баярлснаа хэлэх гэж арасаа. Баярлалаа захирлаа. Би илүү их хичээх болно. Гэрээ. Чамд нэмэлт туун хэрэгтэй? Мөнгө. Гэрээ. Хэрэгтэй илгүй яа тийм бэ захирлаа. Хэрэгтэй. Мөнгө хэрэгтэй. Тэгвэл нөгөөдөр орой 22 цагт хүрээд ирээрэй. За. Чухал хүмүүс ирнэ. За. Чи эрэхтэй энийг өмсөд ирээрэй. За. Би одоо явж болох уу? Болно. Ямар гоё дааш үзье. Чамд хий өгсөн.
гэсэн үү те? Захирлаа. Би ч гэсэн ийм бэлэг авмаар л биш шүү дээ. Авч болно. Авч болно. Чи ажил сайн хийх хэрэгтэй. Арасаа? Арасаа. Зайл. Өвөгийн хүн хаа байна? За өн. Ийм гоё. Гүнч нөгөө хурж аач. Манай хоёр дэлгүүр орно гэж явсан шүү дээ хөө. Хөө. Гүй наадах чи ямар гоё машин бэ хөө. Харин тийм ээ. Энэ одоо их үнэтэй л байх та хөө. Хөө ч одоо хүүдэн ч одоо өвөө нэг энэ зэргийн машин авч өглөгөө яах вэ чи тийм ээ. Өмнө тоглог хөрхий. Ямар хөөрхий юм бэ? Гүчи өнөөдөр яасыг хориот бах. Яхаа өнөөдөр чинь шинэ ажил эхлэх болоод мөн өгсөн чинь гадуур жаал явж ирлээ шүү дээ. За. За тойроо тавьдаг. За одоо ийш. Энийгээр таарна. Ороо. За таашаа сууч. Би өчигдрийн шинжилгээнийхээ хариуг авъя гэж байна л да. Таны нэр чи юм билээ? Гонаа чинь Яруу цан гэж байх хэрэгтэй даа. Өө тий одоохон гарцсан байгаа. Үй. Хортаартай гэсэн шүү дээ. Яана хин бэ? Яа нөгөө малын нэртэй. 6 сарын настай. Өөр яана яаж хэлнэ? Өөр гэдэг. За таны шинжилгээний хариу гарсан. За. Шинжилгээний хариу сайн гарсан шүү. Та санаа зовлтгүй. Зовлох шүү би ч гэж юм миний хөө. Тийм. Зовлох шүү миний. Дандаа зэмэлүүлдэг хаяа магтуулдаг энэ амьдрал гаднаар хатуур хөвч ухтаа уян зөөлөн байх юм аран шинэгтэй хоровогийн шалгуурт алдарч шантраагүй бол азруу түштэй сансан бүхэндээ сайхан сэтгэлээр зорж явахад бүхий зүйл бүтнээ зүрх сэтгэлийнхээ дуудах зүгт зорж явах хүмүүс төрөхгүй заяа тавлын чим зүү явахад бүдрэхгүй алсын замда итгэл явахад аз жаргал замдээ тосх болно амьдрал өвгөн чамайг ухтан шагнах болно дандаа аммалдаг санснаар болж өгдөггүй энэ амьдрал дава бүхэндээ түмэн салаазамтай
байх юм да зүбүрүүч гисэн сонгосон зам минь наддал зүг байх юм үнэн байх юм хүссэн бүхэндээ нэг л цангаар зорж явахд бүхий зүйдээ бүтнэ зүрх сэтгэлдээ дуудах зүгт зорж явах хүмүүс тоохгүй заяа тавьдэн чин зүй явахд бүдрэхгүй аян замдаа итгэртэй явахд аз жаргал замдээ тусгавно эмдрэлөө чамайг ухтэн шагнах болно